За Chami цагаан сар 2024. Энэ бол одоо өнгөрсөн жилийн цагаан сарын контент. Тэгээд цагаан сар 2025 онд нь мань орсон. Тэгээд энэ түрүү жил энэ бичлэгийг үзээг болохоор энэ жил нөхөж үзэж байна. 10 оны дараа ихэд бол цагаан сар 2025-ыг манайг нь орсон дугаараар үзэх нэ. За энэ бүтээлгэн дээр болохоор YouTube гэсэн бичиг байгаа. Тэгэхээр YouTube хийдэг хүмүүс ирчиж магадгүй, ирэхгүй магадгүй таврыг та нарт үлдээ. Энэ бүтээлгний доор юу ч үж магадгүй. Тэгэхээр хамт үз санагдал мань үзээг. Араа мань орсон ч харин түрүү жил ингэсэн чинь тэгсэн ч тэгээд яриад байсан байхгүй юу. Тэгээ манай чи хамгийн сүүлд үзсэн би итгэн энэ кино хүүхэлдэйн кинон дээр хооллуудыг хийвгээ. Тэрнээс хойш тэгэл Chami үзээгүй шүү дээ. Тэгээд ер нь бол сүүлийн жилийн хугацаанд Chami юу хийснийг бол мань юу ч мэдэхгүй байгаа. Энэ Парисын аяллыг хэдүүл нэг хальт сонирхож гарсныг санагдаж байна. Тэгээ ер нь бол энэ бичлэгүүдийг би алийг ч үзээгүй байгаа. Тэгээ ямар ч хэлсэн манай өөрийнхөө орсон контентийг ер нь өнгөрч жилийн дугаарыг сонирхож үзье гэж бодсон. Өчтөө ихээр бөөнөрөө ямар ч тач ингээд сөхөж үзцгээе. Халах тогчод ам шүү. Зочд маань ирж байна. That acting man. Тэг би бүр ингээд амар 50 байхыг хичээж байна. Ингээд даруулгатай байх хэрэгтэй. Яа ингээд сонгохгүй яах вэ? Хүн хүлээлгэх мөх юм аа. Зочдоо хүлээж авахын байр болохоро нэгээр биш. Яагаад гэвэл зочдоо хүлээж авахд би өөрхөн гэрт ингээд дуудчих юм бол зочд маань жоохон тухгүй айлд байгаа юм шиг мэдрэмж өгөх гээдсэн болохоор би түрээсийн ийм гэр олоод тэгээ зочдоо тухтайгаар ингэж урьсан байгаа шүү. За сайн байна. Тэгээ энэ дээр хонсон гэсэн манай тоноог үлдээ. Анх удаа дээр. Оо ямар том байсан бэ? За гэтээ дээшээ та нарын өрөө байгаа юм. За яагаад ирсэн яг үндэ мэдэхгүй байна. Сэрсэн жил нэг юм газар аваад ирлээ. Манай охин яач вэ? Гээчүүгүй юу? Таахад өөрөө гэсэн талдахгүй да. Өдөөс юм уу? Энэ бол нэг өдөр та нарын гэр тэгэхээр тухтай байж болно. Бүгдээрийнх нь гэр болохоор тэгээ дээшээ та нарын өрөө байгаа. Тэгээ одоо яах вэ? Одоо тэр нь яа. Гэтэ та нарын цөм мөхөө дээшээ яагаад өрөөнтэйгөө танилцчихаа. Тэг нь яа. Чөлөөтэй зур гэртэй байгаа шүү. Хөдөөнөөс илсэн үүсгэн бөөдө цүг хөрснэй гэдэг завгсан. Осон дорч да. Яг орцгоо яах вэ? Стилтэй юм уу? ай сайхна. Энэ араа ингээд Наачсаа шууд машин дотор өмсөө шууд гიშгээгүй. тий машин дотроо өмсөө тэгээд гими намайг үүрээд энэ хором би газар гიშгээгүй гэж орж ирсэн. За яа. Хөвгүүд нэг өрөөч шүү. Би 0 орно шүү. Би бол цонхон талдаа унтахгүй байна. Манай Chami маань бид бүхнийг чи тэр нэг юм хэлцгэр байгаа байхгүй. Юу вэ? Чи нор Би том байгаа. чиний том нуруу мэдэн штэ. За Chami маань бид бүхнийг урьсан тэгээд байрлах гэж байна. Хэдүүлээ гэхдээ юу яач? Орон нийлүүлж байгаа дөрвөн хамт. Эрэхтэй хүмүүс орон жижигхэн байна. Хоёроо ор том байна гэд хэл ам хийгээд байна. Би ихтэй хөөрхөн довлаахан. Нэрээ тэгээ яасан. Тэгээ Монгол YouTube бол үнэхээр хөгжсөн юм байлээ. Тэгээд энэ жилийн дугаар руу орсон чи production амар байсан. Зүгээр ингээд 6 камераар л биш чи. Зүгээр YouTube-ийг готээдсэн. За ингээд байжсэн. Тэгээд эн чинь ингээд нэг нь сууж байгаа, хоёр нь сууж байгаа, ингээд дөрвөн хүн сууж байгаа байхгүй юу? Тэгээд энэ дөрвийг ингээд нэг камер авч байгаа. Тэгээд бас нэг бүрчлэн нэг камер авч байгаа зөө. Тэгээд нэг хоёр нь босоогоор байгаа байхгүй юу? Хоёр нь босоогоор байгаа нэг хүнийг нэг ингээ бүхлээр нэг тэгээ нэг нэгээр нээжлээд нэг камер зөө. Ингээд дөрвөн камер зөө. Тэгээд доотлолт нь шалан дээр ингээд графиксийн одоо нөгөө дэдгүүрээс гарсан нэг юм дрифтлдэг машинаар тоглож байгаа байхгүй юу? Тэгээд энэ босоо байгаа хоёр нь тоглож байгаа. Тэгээд доор байгаа ингээд тоглоомыг шалан дээр ингээд тоглоом байгаа ингээд нэг юм зам зурцсан. Тэгээд замаар ингээд тойрж явд машин тавьж байгаа. Тэр камерыг босоогоо тэр одоо явж байгаа замыг нь бүхлээр нь ингээд нэг камер бичиж авч байгаа. Тэгээд дээрэс нь машиныг явж байхад нь slow motion дахиад нэг камер бичиж байгаа. Ингээд 6 камераар YouTube-ийн нэг контентийг биччихэ. Тэгээд нөгөө камерууд нь те зүгээр энгийн одоо манай дим веб камер энгийн те влогны камер биш. Тэг кино мэнэ авдаг 7 сая үнэтэй камер дээр нь 3-4 сая ингээд линз зооцсон. Production амар л ер нь бол YouTube гэдэг чинь ер нь бол телевизээс илүү л болсон байлаа боёс. Гоё газар байна те. Одоо тэнгуут ингээд reality show хийгдэх үстэй хоёр маяг ойлгох нь ингээд энэ юм тим байна те гэх нэг хоб бодож байгаа нь орж ирэнэ те. Camera Rental Mongolia биш ээ. Camera Rental Mongolia биш. Ari Mongolia. Ari Mongolia-гийн камертай залуу ирсэн байсан. Тэгээ месмеризмын камерууд байсан. Өнөөдөр бол битүүний өдөр.
Өнөр өндөр явтаж битүүртлээ идэх нэ. Тэгэхээр энэ доор одоо юу ч хийж магадгүй. Энэ жил нөгөө битүүн тасарсан. Тэгээ бид нар битүүн Хизээч өгч хийж байгаа. Тий. Зөвлөө шүү. Идэх юм уу? Энд дээр хууталт авраа. Ширээ тийм үү? Тэр чигээр самраа хийж байна. За. Энэ доктор юу байгаа вэ? Шууд 2 хувааг тий. Бууцны багийнхан салаадны багийнх. Түүний хоол хийх нь. Шууд газ хувагаад авчих. Би хям авлаа, үрцээ авлаа, банан авлаа. Та нар бас энэ пистачио шүү дээ. Тэгээд битүүний өдөр бас заавал хиншүү гаргах юм байна. Тэгэхээр тусдаа нэг хуушур идэ. Нэр битүүний өдөр хиншүү гаргадаг гэд мен нэр борцыг харсан шүү. Хуушур их юм бэ. Чами хувцас олж болох уу? Хоол хийж чад хувцас буух. Энгийн хувцас өмсчүүл надад бол тухтай л. Та нар Надад ч гэсэн. тэгвэл бас нөө гоё дээлэн муухай болгочих. Яг эд хүйдээ ч юм уу. Бас тэгвэл бүгдээрээ нэг гоё дээлтэйг нэг гоё. Тэг маргааш бөөнөр гоё зоолгоно. Золгохтой тий. Хамгийн мөнгөс суугаал за. Одоо ажилда. Хотод ч өдөр яваа. Ялцсан өөсч өглөө. Крем сонгоноорлох чадах уу? За сонгонаар л. Чаднаас тий. За бууцны ямар салат яхад үс. Унаатай хий. Нийслэл хий. Өндөгтэй хий. Бүр ааруулаар хийж юм. Болсон. Чами ийм гялгаруутан бэйли байгаа юу? Би маханд ингээд бас хамаагүй хөрмөргүй байхгүй. Чам. Би бас гурил зургасан. Согныг бол зүгээр жижиглжлээ бол яасан ч болно. Би сонгондөө салаадыг би болоод новш гэж. Жохон бахта сонгондоо Үгүй ээ, сонгонтой салат гоё. Хүмүүс сонгонтой салаатанд дургуун бэл. Гэтэ манайд ингээд салат ярьж ягаад яг юу болсон бэ гэвэл ер нь бол нэг л юм дээр санал нийлсэн. Ер нь бол гороохтой салаатанд дуртай юм бол байхгүй юм байл. Йоо. Би бүр энийг гүдэг болцсон. Манайх болоогүй. Хэдүүлээ юм амар юу яахгүй бол эхлээд төмсөө чанаад салаадаа гэлдуулж араас нь буузаа юм шүү дээ. Гревикс царай. Манай баг болохоор камер унтахаар яриад асгаар ярьдгүй баг байгаа. Ингээ ерөөсөө Гэхдээ би танад гэдэг хэлээд нь шүү дээ. Хоёрт 2 баг байхгүй бид нар ингээд 1 баг байхгүй. Арай уус тийм байхгүй. Таар галтгооны шоунд ороогүй байна. Жижиг хайрлан таав хааналаа манайхаа би зүтгүүлж байна. Юу ч мэдчихэе гэдэг. Үнэхээр зүтгүүлж байна. Ээж мэж хараа шоолох бах. Ээж энийг ямар нэг хэлээр үзгэлэх. Сайн ээж. Хамгийн чухал юм. Би энэ хамгийн random guy зүгээр энэ буу замтлаа зогсож идэг. Оо, нэр асуух юм байна. Нийслэл салаатны өгөрцөө дарсан өгөрцөө юу, дараагүй өгөрцөө юу? Энэ бол амар чухал асуулт шүү. Тэгээ үнэхээр та нар одоо бичиж байгаа бах заяа. Дараагүй өгөрцөө гэж бичиж байгаа юмсаар болно ч асуу. Дараагүй өгөрцөө чинь ер нь бол амтгүй штэ. Тэгээ нь бол ус салаатанд чинь ус нэмчихэж байгаа байхгүй. Дарцсан өгөрцөө чинь болонгууд тэгээ арай нэм нарк болцсон байдэн штэ. За тэр яг уу. За тэр нь нэг хамаахгүй байлаа гэж бодоход хамгийн гол юм нь бол амтанд штэ. Тэгээ нөгөө даршилсан тийм эсэглэн тийм гашуун амт. Тэгээ салаад чинь тэгээ хям. За хям болонгууд давстаа махны амт. Окей. Төмөс ер нь бол амтгүй. Тэгээ одоо өндөг ер нь бол амтгүй. Ловон ерөөхдөө нэг жоохон чихэрлэг амттай. Тэнгүүд ийм гашуун даршилсан амт хэрэгтэй. Тэр чинь дарсан үрцээ идэх байхгүй юу? Сонгонд бас хийгээд байгаа шалтгаан чинь бас нэг тийм фреш нэг тийм би бол сонгонтой нийслэлээд дуртай хаар тэгээд сонгон хийж бол бас гоё гэж боддог. Ингээд салаад гэдэг чинь те ийм комплекс гоё байх хэрэгтэй байхгүй. Салаад чинь ер нь бол буузнаас баг амар хэцүү байгаад байгаа байхгүй юу? Ингээд бууз чинь болохоор нэг 3хан л орцтой шүү дээ. Тэгвэл манайх болохоор ингээд бүх юмаа ингээд тус нь жижиглээд тэгээ ингээд тус нь ингээд болгоод тэг хооронд нь хойлох тийм байгаа да. Ер нь жоохон хэцүү юм байна. Би анх удаа л ийм салаад хийж үзэж бас аягүй сонирхолтой байна. ухаал энэ хойнд. Энэ одоо ганц буузнаа хамталж чадахгүй. Үгүй нараа. 3 удаа энэ Манай ахлахаа No. Буусны амтлагаа чинь хэцүү байхгүй юу? Тэ? Тэгээ энэ жилийнхэн мань амталсан. Мань сайхан тэр контентыг сайхан спойл чина. Тэгээ мань яг өөрийнхөө хийсэн юмыг л ярьж байгаа шүү. Бус хүмүүсийн хийсэн юмыг яриад бас чигнээсээ спойл болчих واخ. Тэгээ буус цагаан сарын ингээ бэлтгэлийн хүн ингээ левел төвшин байгаа штэ. За нэг хамгийн доод төвшний хүн бол юу ч хийдгүү ярьдаг хүн. За эсвэл хүүхдүүд бүр хасах төвшөнд л оруулж заяа. Тэ нөгөө өрөөнд гай болохгүй байвал хамаагүй нөгөө өрөөнд тоглолч. Тэнгүүтээ одоо ингээ томчул бууз мууз ингээ бэлтгэл ажил хийж хахад хамгийн доод төвшин бол юу ч хийхгүй нэг пи уугаал мар хийгээд хүмүүсийг зугаацуулаад байждаг тийм хүн байдаг. Та мэдж байгаа. Энэ бол байж тоолчдын дараагийн төвшнийх нь. Тэр мар хийдэг хүн чинь ингээд байдаг. Та нар угаасаа мэдж байгаа. Угаасаа хамаатууд дунд чинь нэг хамгийн бүр ингээд яриа хөөрөө бүр ингээд жоохон байж байгаа ажилдаа ордоохгүй юу?
Тэгээд тэр ажил нь ямар ажил вэ гэхээр бас нэг өөр нэг ярдагтайгаа нийлээд ингээ бууз тоолоод гадаа ингээ хөлдөөгөө зогсдог. Тэгээд ерөнхийдөө нэг 100 татсан нэг ахнал байгаа заа. Тэгээд 100 татсан. Тэгээд нэг юмдээ юм хийх юм болоод тэгээд ажил бүтлгүүтүүлдэг. Тэгээд буузаа нэг алдчихгүй шиг гадаа ингээ хөлдөөгөө зогсчоо. Тэгээд нэг 100-га татсан дотроос халаалттай ингээ нэг ахнал байгаа. За тэгээ бууз тоологчийн дээдлийн төвшин юу вэ чат? Мэдж байгаа юу? Миний бодлоор дээдлийн төвшин бол элдэгч гэж бодож байна. Өргөч үү? За өргөч байж болох юм. Гэтэ өргөчийг ч одоо мэрэгчлгээд ахын хаашаа. Тэ. Байж элдэгчийн доогуур чинь нөгөө сонгон мөнгөн арилгаж, сонгон мөнгөнд хэрчдэг хүн чинь арай доогуур төвшөнд болох юм байна. Тэ. Бас тэ амар их бууз хийж байгаа сонгон сармис арилгах нь тэ хамгийн новшийн мөртлөө тэ юу гэдэг бас нэг хариуцлага багтаа ажил нь бол тэр нөгөө юу юм бэ? Элдэгчийн доор чинь тэр нөгөө сонгоны бэлтгэл ажлын хүн байгаа юм байна. Тэ мах цаахаа хөшгөлж өгдөг нэг тийм бэлтгэл ажлын хүн байгаа. За. Тэгээ тэрний дараагийн төвшин бол элдэгч. Тэ гурил элддэг хүмүүс. За гурил элдэгч чинь бол тэ арай төвшин өндөр. Яагаад гэвэл хариуцлага нь өндөр. Гурлаа гоё элдэхгүй тэ гоё бүх голын хэсэг бүгсэндөө тэ зузаан юундэ захаараа нэмгэн төгс бөөрөнхий. Тэгээд тэр тэгж элдэгч нь бас өөрхөн хариуцлага байхгүй юу. За тэгээд тэрний дараагийн төвчнийх нь болонгууд чимхэгч. Тэ? Чимхэгчийн алба тэ нэг сайн элддэг хүн байхад бол хоёр чимхэгч бол хурлаар хангачдээ штэ. Тэгээд чимхэгч тэ хамгийн өндөр төвшний хүн бол тэ танад бол мэдэн штэ. Тэгээ бүх юмний тэгээ богд босс нь бол мах хамтлагч байдаг байхгүй. Тэр хүн фейлдлээд бол бүх мах сүрэ. Тэр тухайн тэгээ нэг хамаатнуудын 5 айлын бууз тэр чигтээ сүрэл. За тэгээд энэ жилийн бол мань бол махын хамтсан байна. Тэгээд мань жоохон фейлдэлтэй мань давсаа арай жоо баг хийцэн. Гэтэ ялч юм мань тэгээ мань элдэгч байж үзээгүй хүн тэгээ тэр 6 хүн донд орсноо мань мах хамтлагч нь чивгч нь болцсон шааж байгаа байхгүй. Хиншүү гаргасан аавшураач. Одоо тэгээ хиншүү гаргах гээд хуушураа хайрч байна манай Жэйл маань. За тэгээд идэргээ бичээм ээ тэднээс нааш хах чинь. За тэгээд одоо бүгдээрээ идэгээдсэн. Хоп. Ус. Тэг шарт бас байгаа ах уу? За хорхон харуул гэнэ. Нэр энэ жилийн бас дугаар дээр бас ийм яригдсан. Хөөе, цагаан сарын идэг яг яацдаг вэ гэдгээр яриа болж байгаа байхгүй юу? За, миний мэдхээр байгаа сте ямар ч ингэ цагаан сарын идэ за ингэ 5 байлаа. Тэнгүүт ингэ идэ чинь ингэ 1 давхраг, 2 давхраг, 3 давхраг. Тэр нь жаргал зовлон жаргал сондгоо байх сте. Эсвэл 5 давхраг, эсвэл 7 давхраг ч юм уу ингэ явдаг. За, тэрийг бол танаа бол бүгдээрээ мэддэг бах. Харин засахтаа за 3-аар үрж байгаа те. Ингээд 3-аар засж байгаа юм. За, үрж байгаа гэж хэлэхэд болохгүй л хальтаа. 4-өөр засч болдгоо юм уу? 4-өөр засч болохгүйгээ те бид нар гүгтэж мөглөө тэр нь бид нар яг ингээд 4-өөр засах гэжсэн 4-өөр засах чи буруу болж таараа те бид нар 3-аар зассан. Энэ болохгүй юм уу? Энэ буруу юм уу? Би болонгод хэдэн давхарга нь сондгоо авах хэрэгтэй гэж боддог байсан байхгүй юу? Энэ нь хамаагүй гэж боддог байсан юм байна. Мань өөрөө засчаагүй болохоор бас мэдэхгүй л дээ. Мань бас те айл гэр болоод хаанасаар гаргаж үз болоогүй. Тэгсэн чи энийг болохгүйгээ тэгээ бид нар 3-аар зассан шүү дээ. 5 9-тэй байсан яг гоо тэ том цартай бас тэгээд бас боломжтой бас ингээд нөгөө айлын том ч юм уу эсвэл юу гэдэг ач 30-тай болсон хүмүүс бол ач зээтэй болсон хүмүүс бол 5-аар засж байгаа. Харин 4-өөр болохгүй юм уу? Энэ яг хамаатай мó хамаагүй юм уу? 5 засахад яагаад уул бовыг хэрэгэлдэг вэ? Өрхийн тэргүүлэгч хүн хідэн нас зооглож байгаа, хідэн үр ач, хідэн зээ, хідэн 30 40 үдсэн зэргээс нь хамаарат хідэн уулыг өнгөрүүлжээ. Хідэн уулыг илээжээ гэж илээсэн улаан нөхөхийн бэлэгдэл болгож уул боовоороо 5 засдаг байна. 5-гийн эдэний дээш явах үеийн тоо гэрийн эзний наснаас хамаарна. Залуу хүмүүс 5-аар 3 үе засах ёстой. 5-аар 3 үе заснаа гэдэг нь үр хүүхдээ үзээгүй, 3 үеэ үзээгүй учраас ийм 5 засдаг. 3 үеэ үзээгүй хүн 3 үеэ үзэхийн бэлэгдэл болгон 5-аар 3 үе 5 засдаг учиртай ажээ. 60 наснаас 80 нас хүртэл насалсан хүн 5 үеэр 5 үе. 80 наснаас тэгээд энэ 5-ын 5 байгаа нас нэрийгээс дээшгээ 2 үе үзсэн, доошоо 2 үе үзсэн буюу
ачцээтэй болцсон болохоор нэрээ бас 5 үе засдаг гэж хэлсэн. 100 нас хүртэл 5-аар 7 үе. 100 наснаас дээш 5-аар 9 үе зассан тавгийн мэдээ тавьдаг байна. Зассан тавгын дотроо дан цагаан мэдээ байрлуулна. Заавал 5-аар байт юм байна. Тэгээ бас амар сони юм сонсоо. Ой. Ул боо. Тэгээ бас нөгөө Сөрьевэн гэдэг нэршил тань бол сонсч байсан бах те. Ийм яриад сонслоо. Монголчууд ингээд бид нар байгаастай. Монголчууд ч одоо бид нар ингээд ул боовоо ингээд засаад тэнгууд хамгийн дээр нь ул евнэ тавьчихдаг да. Тэр чи буруу юм гинэ. Тэр буруу үгүй та мэдхүү. Ийм гинэ. Одоо манжийн дарлалаас мань идэх гараад тэгээд Сөрьевэн хамгийн доор нь тавьж байгаа. Евэн чи ер нь Chinese moon cake штэ. Тэгээд хятад уламжлал Евэн Сөрьевэн болгоод хамгийн доор нь тавиад тэнгүүтээ хэвийн боовыг чинь ул боов гэж нэрлээд тэгээ хятадын соёлыг дээрээс нь улаараа гიშгэж байгаа гэдэг юм явдаг. Тэгээд Сөрьевэн чинь яг үүндээ доороо байх хэвээр. Тийм сонслоо. Тэгээд сонсож бас тэ логикд бас сүртэй бас тэ. Ари манайд мэддггүй л байсан юм бэлээ. Контент хийж байгаа залуучууд бол тэ яг үндэ эзэж яг идэ мэдээг өөрсдөө зарч үзээг юм чи сайхан 20 идтэл залуучууд байгаа болохоор манайд үнэхээр мэдэхгүй л тэ. Тэгээ яг ингээл жил бүр ингээл мэдээл шиний мэдээл сураал хэлж байна. Яа! Ах トゥ тэгээ амьдрдаг гэсэн бас хэцүү юм. Хэрэлтэй. Дэм гоё хаа хийсэн өөрсөндөө баяр хүргье. За хоошоо. Тэр хоошоотой арга. Надад Гоё. Янз бүр давс яг болсон байна. Салаад гоё байна. салаад хийчих. Салаад хийчих. Хэдэн төрлийн салаад байна. Би бүр гахаж. Буруу. Бууцсан ч гэж. Цайны дээшнээс өгөө. Жээл хчин чансан цай. Жэс ах юм. Зүгээр яг гоё ингэ чин сэтгэлээс яг бодож яг гоё зүйлүүдээ хэлээл. Гой хүн бэ те. Нэг хоол моол ямар мундаг. Тэр хоошоорны чимхлүүд ямар мундаг те. Амар мундаг. Яг би түрүү сурна одоохондоо нөө магтаж чадахгүй байх. Гар нь гоё юм а те. Гар нь өстой гоё. Өгтө битүүний оройны яг ширээг бол жээл аварлаа. Яг жээл байг бол бид нар бол тэр бууз, хуушуур, цай асуудал шүү дээ. Үлгэр жишээ ихнэр хүн болгон ихнэр нь авах хэрэгтэй. Биш хүн болгон ийм ихнэр авах хэрэгтэй. Ямар юм бэ? За дараагийн магтуулах уу? Дараагийн Чами. Маа чам идэх. Өө тэр би багтаад. Айгу хэрсүү. Өстө үлгэр жишээ Тийм юутэй юу лээ хурц ухаантай. Тэгээ өөрөө дээрэс нь өөрөө өөрийгөө ингээд толгоогоо мэдээд ингээд авч яваад цаашаа хөдөлмөрлөж бие татгаад ингээд явж байгаа гэж амар том чадвар. үзий ядалтай ш зүгээр л сөрөг комент. Тийм хил ам ядаад ах юм байхгүй л те. Өгтөөс амар Зүгээр нөө хүүхдүүдийн юу нөтлөхгүй. Нөө Японд инээ магтдаг гэдэг тэгтээ. Яа мэдгүй Монгол хүн болохоор ч ингээ магтангууд амар эйгүү кринжлээд тах юм. Яа. Надад ингээ өөрсдөө төсөөлтөө ингээ цаацсан. Тэ одоо мөнлөг бол тийм хөөн гэдэг одоо магтчих ингээ тэ ичибан тийм хөөн гэд магтчих. Хайрлж хүндэлж авдаг. Агш нар маань ирсэн маа шүү. Тэрийг бас та нар зүгээр болгоорой. Яагаад бусдыг нураагүй юм гэж бас битгэлзэж магадгүй. Уусаа тэгэл хэн ч гэсэн иймэрхүү контент тавилал таньдаг дотны хүмүүс л өрнө өстэй. Зэвлэн Танихгүй ургаач эвгүй өстэй. нар мандж байна. Шал танихгүй хүний чи цагаан сарын контент нөрж ийн гэват та. Тэнийг өстэй. Вила ер нь хүнтэй контент хийхэд амар надад бол яг үлээд ганцаараа хийсэн амарлаа. Тэгээд одоо үнэхээр хүнтэй контент хийвэл байна бол цагаан таньдаг хүмүүсээ л дуудана шүү дээ. Бид нар өчтөр шөнийн 4 цаг хүртэл юм ярьсан байгаад. Тэгээд өглөө нар мантыг харна гэдээс уул нэлээ өндөр санагдаад нөгөөд ч юм бас хоёр нь жоохон ханиаттай. Тавана гэрэмикс бас ирсэн байна. Бүш энэ яс их унтдаг хүүхдээ босоор. На Amigos. цаа яач нар мантчтай золгоо. Чит мөнгө төрөхтэй золгоо хөтөөс $100. Манаа маа хүүхдүүс ирдэг үү? Манаа маа хамгийн баг чамис ирлээ. 24 25 26-ны үеэр нэг хүүгийн стрим авчих юм уу? Ингээ болчих чи ингээ би одоо өрх толгоолсоо одоо 5 хүүхдээ эцэг. Чами цай тавьчих уу? Гү том хөө. Аль. Гэтэ яг шинийн нэг өглөө юм байд тээ. Хүн болох амар ааш ба тайсан шүү дээ.
Тэгээ нэг хүүхдүүд нь болонгууд амар цагаасаар баяр болж байгаа гээд амар ирч хүчтэй ингээ хөөрөөд бүр ингээ хүүхдүүдээс дургу хүрээд яг өглөөс ирч ууртай гэдэг. Ямар том Тэгээ нэг цай уунд дуусна нэг хүн шиг болт шүү дээ. Тэгээ хүүхдүүд бүр ядаргаатай тий. болсноо харуул. Юу яасан юу вэ? Манай том Мөрөө гаргах чадаа. манай том хөө мөрөө гарч орж ирсэн юм байна. Ямар амар Аа? Яг Монгол үндэсний тодтголтой айгүй цөөхөн хэдэн хөгжим байдаг. Мориу өрөөгөө эвэр бүрээ байгаа. За сүлд болцсон тэр алтай ятаг байгаа. За тэгээд бас бус нөгөө нэг товшуур хөгжмүүд байдаг. Байж болохыг хамгийн Монгол хэв шинжийг агуулсан ганц хөгжим бол мориу. Оо бэжарэ. Яачин ятах хоёр юу юм? Яг Монгол хөгжим гэж аахгүй. Хятад энэ төр ер нь бол Аз хөгжим гэж өвд юм уу? Хятад юм уу те? Амрано сар шиндэ. Одно За ингээд золгочдөг гэсэн. Амрено. За амрано. Чамын их үсэт та. Амрено. Чамиг нь тонлоо. Өө эн чинь бидний Чамиг манад тонлоо. Цагаан сарыг бас сайхан хөтлөө. Баярлалаа. Чамида баярлалаа. Тэнийг үзэж байгаа бүх хүмүүстээ бүх хүүхдүүдтэй бас сар шинийн минь төргий. Дараа нь сар ингээд шинэ зургуулсан мэдэрье. уулзаад ярих хэрэгтэй. за ирсэн зочин бэлтээ. Оо за Ирсэн баярлалаа. Сүү өвцөр компани 3 байсан байна. Мэн чичээс өссөн. Баярлалаа, ирсэн баярлалаа. Энэ болохоор манай бичлэгийг бас ивент тэтгэн ажиллаж байгаа Сүвцэд компани. Бас дээж байгаа шүү. Биднийг дэмцэнд баярлалаа. За тэгээд хүүхдтэй агч баярлалаа. Лонгийн жус. За баярлалаа. Ой за бүр нөгчт юм бэ. Энэ зүгээр хийж усан ус аа шүү. Бодлыг. За энэ болохоор миний гардаг хувцснуудын нэг. Надад зориулж сонгосон баг. Баярлалаа. Оо яг гоё юм. Харин хэрэгтэй байгаа. Дээсээ өрөвл очихгүй гэж мань сая энэ жилийн юунд орсон шүү дээ. Энэ жил өргөдөд мань дээр орсон. Гоё эс. Тэгээд одоо өмнөх жилийн үзэг болохоор нөхөж үзэж байхгүй юм. За ингээд жаргал зовлон жаргал гээд 3 билүү. За энэ хүрээд бичлэг маань өндөрлөгтэй шинэ хандж гин хүрэлцэн ирсэн анх эгч нартаа бас маш их баярлалаа. Тэгээ энийг үзэж байгаа та нар ч гэсэндээ сар шиндээ сайхан шилээрээ. Ваа да. За энэтэй хайрцагтууд бол энэ жилийн цагаан сар 2025 бол бүр хажууд нь бүр амаагүй маш сонирхолтой контент болсон шүү. Үзүүштэй болсон. Тэгээ энэ бол анхных гэхэд бас давгүй болсон байна. Тэгээд энэ жилийн бол бүр гоё болсон. Тэгээд энэ жилийн цагаан сар 2025 хэдүүлээ үзэн заяа. Та тэрэнд бас мань орсон байгаа заяа. За тэгээд нэг лайкад арч. Та нар реакшн дуртай болоод энэ реакшн видео үзсэн байлаа тэ. Өөр реакшн хийлгэмэр ч юм уу эсвэл амар сонирхолтой видеонууд байх юм бол тэрний тэр видеог үзэж комментээр бичээч юу. Тэгээс нэрээ subscribe хийгээрэй. Тэгээ та надад бичлэг энэ ч үлдээч.